Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотыг 2 төв, 6 дид төвтэй болгон хөгжүүлэхээр тусагсан. Нэг төвд хотоос олон төвд хотуулах зорилтын хүрээнд нийслэлээс инженерийн дид бүтцийн ажилд нь бүрэн хийгдэж дууссан Сэлб дид төвд 12,000 айлын орон сууцны хороол барих техник эдийн засгийн үндэслэл барилгажилтын төслийг боловсруулад байна. 12,000 айлын орон сууцны дулаан хангамжийг одоогоор нийт хүчин чадлынхаа 15%-аар ажиллаж байгаа 28 мегаваттын Сэлб дулааны станц болон баригдаж байгаа 63 мегаваттын Дамдаржаа дулааны станцаас хангана. Өнгөрсөн хугацаанд Сэлб дид төвийг барилгажуулахад шаардлагатай усан хангамж, ариутгах татварга, цахилгаан хангамж, өндөр хурдны интернетийн сүлжээ, 6.3 км автозам зэрэг бусад суурь дид бүтцийг барьж ашиглалтанд оруулсан. Сэлб дид төвийн гэр хорооллыг орон сууцчлуулах ажлыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. 1-р үе шат. Сэлб дид төвийн 158 га талбайд одоо байгаа иргэн аж ахуй нэгжийн 2003 нэгж талбарын газрыг чөлөөлж 12,000 айлын орон сууцыг барина. 2-р шат. Сэлб дид төвийн ойролцоох 5 буудал Чингэлтэй, Хайластын орчмын 8,000 айлын өрхийг Сэлб дид төвийн хүрээнд баригдсан 12,000 айлын орон сууцны үлдсэн 10,000 орон сууцнд хамруулна. Ингэснээр дээрх суурьшлийн бүсүүдэд 701 га талбайг чөлөөлж 40,000 айлын орон сууц барина. 3-р шат. 5 буудал Чингэлтэй, Хайластад чөлөөлсөн 701 га талбайд баригдсан 40,000 айлын орон сууцнд Динжимэнга, Зурагт, Гандан, Дамдаржаа орчмын суурьшлийн бүс дэх 9,700 айл өрхийг хамруулж 597 га талбайг чөлөөлнө. Ингэснээр дараагийн 30,000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Эдгээр дахин төлөвлөлтийн нөлөөллийн бүсэд өртсөн айл өрхийн газар үл хөдлөх хөрөнгийн нөхөн олгорыг дараах 3 сонголтоор шийдвэрлэнэ. Бэлэн мөнгөөр солих, орон сууц баригдах явцад түрээсийн орон сууцаар хангах, байр ашиглалтанд орсны дараа орон сууцыг өмчлүүлэх, шууд орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно. Сэлб дид төвд 12,000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дараах зорилтууд хэрэгжинэ. Тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй аюулгүй орчинг бий болгох, хотын эдийн засгийг тэлэх. Үүний тулд захиргааны шийдвэрээр дид төв рүү зарим төсөв байгууллагуудыг нүүлгэн шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Жишээлбэл соёл урлагийн их сургууль, хөгжим бүжгийн консерватор хоёрыг нүүлгэснээр 2089 оюутны төвлөрлийг даган дэлгүүр, дөргөн хоол, кофе шоп, кинотеатр зэрэг үйлчилгээний байгууллагууд тус бүсэд хөгжинэ. Багшийн дээд орчмын төвжирлийн гол шалтгааны нэг болдог 1-р эмнэлгийг Сэлб дид төв рүү нүүлгэснээр 81,932 эмчлүүлэгчийн хотын төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөнийг бууруулах боломжтой юм а. Уг хуулийн төсөл нь зөвхөн нийслэлийн автозамын төвжирлийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна Улаанбаатар хотод тулгамдж байгаа нийгмийн болоод хот төлөвлөлтийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн болно.